Миний одоо энэ жилийн гавьяа юм да. Яг өвөл 2 онд нэг шатаад энэ одоо 3 дахь удаа баригдсан соёлын төв. Басан мара бахархдаг. Энэ сайхан гоё. Цаа сайхан зүйтэй байна. Аймгийн шигшэд очсон. Жаргал багшин ч гэсэн очиод бас аймгийнхаа шигшэд аваад. Хөнгөлт тавья бусалдах тусламжаар ийм төсөл хэрэгжив. Энэ уулын ажил хувилбар найз нөхд нь одоо энэ нөгөө гүдэмжээ бүтээгээд устгаагаа сайжруулчих юм байна. Хинтэй аймгийн Мэндэр сумын яриад Тоогийн отгон зэрэгт гэдэг. Тогоо гэж 11 хүүхэдтэй байсан тэрний хамгийн бага. Аав маань Баяадаг сумын яриад, ээж маань Хинтэй аймгийн Баяадаг сумын яриад онгоолсоод би яг Хинтэй аймгийн Мэндэр сумд төрж өссөн. Мэндэр сумаараа бахархдаг. Энэ сайхан гоё уулус ханга төрж өссөн юм байгаа. Бүх болно гэж л одоо Баруун Бордгон нэвжээ Мэнд сайхан багшийнхаа гар дарал очсон да. Бордгон нэвжээнд очиход бол Мэнд сайхан багш 3 хүүхэд аваадсан Мэндэрээс Тавгачийн Жуланбат, Цэвдийн Үлзий Жаргал, тэгээ миний бие. Тэгээ нөгөө хоёр маань яг нутгаа санаад явсан сайхан нутгаа. Тэгээ би тэндээ бас Бордгон нэвжээндээ бэлтгэл сургуульд хийж одоо жинхэнэ барилдж насалтаж тэр жаргалаа эдэлж үлдсэндээ миний хувьд л яг 96 онд сумынхаа наадамд одоо 16 дэх хүүхэд үлдээж байгаа бид хоёр үлдэж бид хоёр дөрөвт үлдэж тунаад одоо үлдээж байгаа маань намаагаа давж үзүүлээ сумын ачин болж илаа. Одоо миний шар хөдлөн гэх үдээ одоо тэгээд тамирчин хүний зан юм да тэгээд би одоо энэ чихтэй барилдана гэж ил шаргасган чадсан ингээ барилдсан яг тэгээд 97 онд аймгийн ачин болж 2002 онд аймгийн арслан болсон. Аймгийн арслан болохтой энтэй өмнөгөө аймгийн баяр наадам төрүүлсэн. Одоо их сургуулийн найз сумья, улсын эцэн сумьяга дагаж очиж ингэж барилдажээ. Улсын цал аавна гэж жоохон зүтгэж хэдэн жил хотод амьдралаа. Яг тэгээд хүний сав дүүрнэ гэдэг юм боо тэ тэгээ болоогүй. Авч чадаагүй. Тэгээ 2009 онд Батэр Давар багш маань Данаг багш хоёр нийлж одоо хурал хийх юм одоо гуруулаа тэгээд чи нэг Сумар нутагт очоод нэг багшил нэг 5 жил сайхан багшилчаад нэг шав төрүүлээд ирсэн. Тэгээд ирсэн 2009 онд тэгээд ирсээд 10 жилийнхаа сургуулийн багшаар ажиллаж одоо ингээ олон сайхан шав төрүүлсэн, зарим сайхан сумын цал аймгийн цал авлаа. Олимпийн төрлийн медалаас авсааргаас нэлээд медаль авсан тэгээд. Ер нь тэгээд юу гэх юм те нутаг амтай гэх юм уу да. Тэг буцах байсан хүн чинь буцаагүй те. Тэгээ нутгаа санаад л. Энэ угаасаа эндээ үлдээ гээд. За би энэ дөнгөж 6хан хүүхэдтэй. Тэ. Том маань одоо 24-тэй, баг маань одоо 2 ойтой. 3 охинтой. Одоо том маань 2 охинтой. Одоо ягаад нэг бүлэмх баг. Хан маань доктор жим өнгөн чимэг гээд цагаан би надад 6 хүүхэд үлжсэн. Амьдралын аз жаргалыг мэдрүүлж яваа. Ийм ажилсаг мундаг эмэгтэй бий. Нөхөртөөгөө суугаад одоо 24 жил болж байна. 25 дахь жилдээ ч орох гэж байна.
Тэгээ одоо яах вэ? Бид хоёр чинь Улаанбаатарт нэг хэсэг амьдраад 10 хэдэн жил Улаанбаатарт амьдраад бид нар сумнаа ирээд 10 хэдэн жил бас амьдарч байна л да. Тэгээ сүүлийн 2 жил болохоор хөдөө гарлаа. Хэдэн хөдөө эрүүл агаар төсөйгээд хоёулаа хичээгээд уламжлалтаараа өсвөл хамгийн зөв арга юм байна л гэдгийг аягүй сайн ойлгодог болсон. 7-8 дугаар ангиас аягүй ихсээд явсаар байгаа л одоо тэгээд 6 хүүхдийн эцэг боллоо шүү. Сайхан байна. Тэгээ амьдрал тэгээд үрждэн явдаг аяа миний анцтай. Мондөг сайхан ажилсаг, мондөг сайхан сэтгэлтэй юм. Үний үеийн л одоо би ингэж амьдарч яваа шүү дээ. Тэгээд спортын амьдрал явах зүгээр насны юм шүү дээ. Залуу наснда сайхан барилж байна. Нутаг усаа дуудуулж ингээ барилж явна гэж одоо миний дүү амьдралын жаргал. Тэгээ тасралтгүй 13 жил сургуулийнхаа багшаар ажиллаж байгаа 1 жил одоо энэ малтай болъё гэдэг амлихаа хүүхдээс нэг хэдэн хоногдолж байгаа л тэгээд гарсан да хөдөө заах юм байна гэл тэгэл одоо 2 жил амьдарч энэ өдөө цагаан эдээ олсруулна малн хадгуулна энэ чинь л жаргал юм да миний хувьд. Ээж төвд нэг хэдэн баг хүүхдийн маань харж наанцаана гээд бидний ажил амьдралыг зохицуулна. Бидэд одоо наанцаана гээд нэг хөдөө одоо мална. Ээж минь одоо 80 гарчлаа. Хажуудаа аваад явна. Ингээ бодоод ахтай хөдөө гарах бас уужим сэтгэл бодогдох юм даа тэгээд маавгаа их санах юм. Одоо ингээд ингэ зингэрч байгаа уулын цаахан талд одоо энэ баяад сум маань байна. Аав ээж минь нутаг. Би ч одоо эндээс олдох дургүй шүү дээ. Сумбар нутгийн хөгжил ер нь гойд одоо мэдрэгдэж байна. Ононгол даацын гүртэй боллоо. Хаашаа одоо ингээд зам тавигдах хөгжил ирэх юм байна. Ер нь бол одоо болж ийн гэж бодож шүү. Сантай муутай хүн хэлхий. Миний хувьд л ер нь болж байна. Өсрөнгүй хөгжилд орж байгаа шүү дээ. Ер нь бол шинэ сургууль баригдлаа, заалын хүнтэй аваллаа, цэцэрлэг баригдлаа. Энд чинь бүтээн байгуулч шүү дээ. Одоо энийгээд агаад бүхэл юм хөгжинэ. Сая эмнэлэг твтлээ. Маш сайхан болсон байна. Эмнэлгийн хоног төвөрөмжүүд хүртэн шал өөр болсон. Аймагт очиод үзүүлээгээд бид нар ч мангар их очир аваад Улаанбаатар ороход тэгдэг. Тэр чинь зүгээр л нэг юмчтай уулзаал шууд дагаж ороод үзүүлчин мангар амархан маягаар тийм энгийн хэрэглээний байдал маань аюу энгийн болчихж байгаа байхгүй юу. Улаанбаатарт ороод нэг эмнэлэгт очирлоход хэдэн цаг болдог вэ? Бид нар ч бас асуудалтай шүү дээ. Бүгд өөрөө ороход хэцүү шүү дээ. Тэгээд цэцэрлэг нь өөрчлөгдөж чинь одоо сургууль маань өөрчлөгдөж чинь тэгээд тэнд яах вэ? Боловсон хүнчний асуудал байгаа болохоос бус нь бол болж байна. Ер нь тэгээд аюу амар амгалаа амьдрал шүү дээ. Мөнгөний гарлага бахтай гараад ороод ийш тишээ явлаа гэхэд хамгийн амархан нөгөө Улаанбаатар чинь хөргөж өгнө бүгд хөргөж өгнө хүүхдээ аавна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Хөдөө үл ер нь байхгүй. Тэгэхээр аюу тайван амьдрах байхгүй. Тайван амьдрдаг шүү дээ. Тийм хуралдаатай болсон. Таалагдчихж байгаа. Тэгэд иргэдэн орж үзэн үстэй. Манай сумынхан маш хүлээгээд байгаа шүү дээ. Одоо нэг орж үзэнт хүүхдүүдэд дагуулад манай нутаг ийм түүхтэй бид нэр ийм нутагт амьдарч байгаа шүү гэж харуулна да өөр хүүхдтэй.
дутагдах юм алга байна штэ. Хүн бол одоо төв орноо ясруу одоо яваад ах шаардлага байхгүй болчлоо. Интернет байна. Бүх юмтэйгээ харьцаж байна. Мэдээл бүрэн авч байна. Тэнд нэг хөл газар гიშхгүй хаана яваагаа мэдэхгүй шахуу юм байшин донд ингээ байж байсан. Сайхан өдөө ингээд байж ах чинь бас жаргал шүү Монгол хүн. За манайх чинь одоо Сэрүүн галттай гээд өвөлжин хаваржин наашаага одоо 80 км наашаа бууж ирж ингээд тусдаг айлга малаа сайхан хүч авахулчаад тэгээд намайг татлангаа авахтаа айшаага 8 сар гээд Сэрүүн галттай нутг руугаа яваад байна. Сайхан нутг шүү гүйтэй. Тондоманхатай гэдэг газар. Ингээ холбоо нуур. Баянгол ингээ хавцал гээд ингээд Ононгол маань ингээ усч байна. За тэгээ майхан туул гээд ингээд энэ дөр одоо мал сайхан даргална. Нарийн ногоотой. Хөдөө гарья хүмүүс харахад хөдөө гараад ингээд зовж ийн гэж бодож байгаа болохоос эсрэгээрээ битэд арай айтайхан хүүхдүүдэд зөв хүн болгоод өвлдөөчвөл болохгүй л байгаа юм шиг санагдаад байгаа. Бэндэр сумын онгон хүүхд гэдгээрээ би одоо бахархаж явдаг. Монгол хүний эгэл одоо ингэж хөдөө малаа малж адгуу сайхан амьдарч явна да. Энэ сайхан нутгийнхаа уян ший хүртэж Бэндэр сумынхаа ард түмэнд хүндлэгдэж хайрлагдаж явдаг даа бас барах явдаг шүү.